соноо би хөдөө аж ахуй эдийн засгийн бизнес сургуулийн маркетингийн би курс яваад гам хөдөлгөөн байна. Би ингээд та бүхэнд дундгай аймгийн тухай мэдээлэл өгөх болно. Дуу хор өв соёлын үлгий болсон Дундгав аймагт тавтай морил. Дундгав аймаг нь 1941 онд Үлжийц сумын Дэрсэн нугас хэмээх газар Шарангат аймаг нэртэй байгуулагдсан. 1942 онд аймгийн нэрийг Дундгав аймаг болгон өөрчилсөн. Одоогийн оршин байгаа Зоогийн Харавогийн Энгэр хэмээх газар суурьсан байна. Дундгав аймаг нь засаг захиргааны хувьд 15 сум 68 багтай. 7469 га газар нутагтай аймгийн нутаг дэвсгэрийн тойрог 1230 км, аймгийн баруун хэсэг Очингийн худгаас зүүн цэг Хөх дэрс хүртэл 425 км. Хойд цэг ус хар толгойтоос урд цэг өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Тал газрын хамгийн өндөр нь далайн түвшингөөс дэш 1580 метрийн хамгийн нам нь 980 метр бөгөөд хамгийн өндөр уул Дэлгэр ханга 1913 метрийн өндөрт өргөгдсөн байдаг. Эртнээс хүмүүс амьдарч байсан түүхэн газраас дурдвал өгөөд хааны өвлийн ордон буган чулуун хөшөө замбаг хайрхан уулын хүннүгийн үеийн булшаа дундад зууны үед холбогдож Шаазан хотын төр 3 сайхан сумын нутагт өрх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин дархны газар хүртэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал. Адаацэг сумын сүм хөх бүрд их хаадын намаржаа Үлжийц сумын дэл уулын намаржаа Дэлгэр чойрын хийд Эрдэнэ далай сумын сангийн далай цогчин дугна дөрвөлжин бос хүннүүгийн дурсгалууд гээд олон мянган жилийн өмнөөс хүн амьдарч ирснийг илтгэх үнэт зүйлсэн мөн байгалийн үзэсгэлэнт газруудаар нэмэн арвина. Эртний далай ёроолын үлдэц бүхий цагаан сүрэг, морин толгойн цав, өөх манхан, их газрын чулуу, бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, цаг хайлаасан төгөл, эрдэнэг, хаяа, нэмн, ногон, хайрхан зэрэг үзэсгэлэнт сайхан газруудтай. Дундгав аймгийн алдарт нуудаас дөрөвдөл намжилын Норов банзад 1918 онд тэрээр мэндэлжээ. Тэрээр Дундгав аймгийн Улаан овоо суманд мэндэлсэн бөгөөд түүний гавьянаас дөрөвдөл ЮНЕСКОгийн шагнал хүртсэн Монголын ардын жүжигчин цолтой бөгөөд Монголын уртын дууны 100-ны манлаа юм. Дараагийн онцлог хүн бол Жамягийн Дүнжмаа. Тэрээр 1923 онд Дундгав аймгийн сайхан овоо суманд мэндэлсэн бөгөөд нарийн аялгау тунгалаг хоолоогоор ардын жүжигчин уртын дууны гайхамшигч төлөөлөгч. Шарвын бүрэн жаргал 1954 онд Дундгав аймгийн сайн цагаан суманд төрсөн тэрээр Монголын уртын дууг шинэ үеийнхэнд түгээн дэлгэрүүлсэн юм. Зөвхөн уртын дуу гэлтгүй хөөми, чавхтсан чимүүд их зэрэгээр зэмсгүүдээр зөвхөн Дундгав аймгийн хүмүүс л хамгийн сайнаар тоглож чаддаг. Тийм ч учраас Дундгав аймгийг дуу хоорын үлгий өв соёлын өв дээдэс гэж нэрлэдэг. Дуу хор өв соёлын үлгий болсон Дундгав аймагт тавтай морил. Дундгав аймаг нь 1941 онд Үлжийц сумын Дэрсэн нугас хэмээх газар Шарангат аймаг нэртэй байгуулагдсан. 1942 онд аймгийн нэрийг Дундгав аймаг болгон өөрчилсөн. Одоогийн оршин байгаа Зоогийн Харавогийн Энгэр хэмээх газар суурьсан байна. Дундгав аймаг нь засаг захиргааны хувьд 15 сум 68 багтай. 7469 га газар нутагтай аймгийн нутаг дэвсгэрийн тойрог 1230 км, аймгийн баруун хэсэг Очингийн худгаас зүүн цэг Хөх дэрс хүртэл 425 км. Хойд цэг ус хар толгойтоос урд цэг өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Тал газрын хамгийн өндөр нь далайн түвшингөөс дэш 1580 метрийн хамгийн нам нь 980 метр бөгөөд хамгийн өндөр уул Дэлгэр ханга 1913 метрийн өндөрт өргөгдсөн байдаг.
Эртнээс хүмүүс амьдарч байсан түүхэн газраас дурдвал өгөөд хааны өвлийн ордон буган чулуун хөшөө. Замбаг хайрхан уулын хүннүгийн үеийн болшоо. Дундад зууны үед холбогдож Шаазан хотын төр 3 сайхан сумын нутагт өрх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин дархны газар хүртэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал. Адаацэг сумын сүм хөх бүрд их хаадын намаржаа. Үлзэлт сумын дэл уулын намаржаа. Дэлгэрч хойрын хийд Эрдэнэ далай сумын сангийн далай цогчин дугна. Дөрвөлжин бошоо. Хүннүүгийн дурсгалууд гээд олон мянган жилийн өмнөөс хүн амьдарч ирснийг илтгэх үнэт зүйлсэн өн байгалийн үзэсгэлэн газруудаар нэн арив. Эртний далай ёроолын үлдэц бүхий цагаан сүрэг, морин толгойн цав, өөх манхан их газрын чулуу, баг газрын чулуу зэрэг боржин чулуун уул цаг хайлаасан төгөл эрдэнэг хаяа нэмнэ ногон хайрхан зэрэг үзэсгэлэн сайхан газруудтай. Дундгов аймгийн алдарт нуудаас дөрвөл нам жилийн Норов банзад 1918 онд тэрээр мэндэлжээ. Тэрээр Дундгов аймгийн Улаан овоос суманд мэндэлсэн бөгөөд түүний гавьянаас дөрвөл ЮНЕСКОгийн шагнал хүртсэн Монголын ардын жүжигчин цолтой бөгөөд Монголын уртын дууны зууны манлаа. Дараагийн онцлог хүн бол Жимягийн Дүнжмаа. Тэрээр 1923 онд Дундгов аймгийн сайхан овоос суманд мэндэлсэн бөгөөд нарийн аялгау тунгалаг хоолоогоор ардын жүжигчин уртын дууны гайхамшигч төлөөлөгч. Шарвын бүрэн жаргал 1954 онд Дундгов аймгийн сайн цагаан суманд төрсөн тэрээр Монголын уртын дууг шинэ үеийнхэнд түгээн дэлгэрүүлсэн. Зөвхөн уртын дуу гэлтгүй хөөми, чавхтсан зэрэг зэмсгүүдээр зөвхөн Дундгов аймгийн хүмүүс л хамгийн сайнаар тоглож чаддаг. Тийм ч учраас Дундгов аймгийг дуу хуурын үлгийн өв соёлын өвдөж гэж нэрлэдэг. Онцлог байгалийн музей мэт хад чулуун уулс олон агуултай археолог нь эртний хүмүүсийн суурьшлийн уул мөр хадны сүг зураг булш олдсон. Домог эмгэн агуй, хунгийн агуй, зэрэг агуй бүр домогтой. Жишээ нь хунгийн агуйд нэгэн цагт хүн шувуу орогнож байсан гэдэг. Манай аймаг өнөөдрийн нийгмийн эдийн засагт бүтцийн суурь. Газар нутаг хүн ам захиргааны төлөв Дундгов аймгийн ойролцоогоор 74690 км квадрат газар нутагтай аймгийн төвийн мандалах. Эдийн засгийн хувьд голлох салбар нь мал аж ахуй, мах, ноолоор бөгөөд сүүлийн жилүүдэд жуулчдад уул уурхай дэд бүтцийн төслүүд баг багаар хөгжиж байна. Орон нутгийн барилга бүтээн байгуулалтанд үйлчилж байгаа бөгөөд амжиргаа, орлого, ихэнх нутгийн иргэд малчид тул орлого нь мал аж ахуйн бүтээгдэхүүнээс шалтгаална. Хотын төв суурь нь жижиг үйлчлэгээтэй худалдаа нэмэгдэж байгаа. Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүд жишээ нь хөдөөгийн сэргэлтэд бүтцээс анхаарч байгааг аймгийн мэдээлэлээс харж болно. Ажилтнууд хоол, брэнд бүтээгдэхүүнд Дундговын айраг, малын бүтээгдэхүүн, хонины мах, ноолоор уламжлалт, гоймон, пивш, газар нутгийн онцлог бүтээгдэхүүнүүд нь нутгийн брэнд болж хөгжиж байгаа юм а. Харилцааны дэд бүтц Мандалгай Улаанбаатар чиглэлийн замтай холбогдсон. Гэхдээ аялал жуулчдын инфраструктурууд байраа зам үйлчилгээ улсын төвийн шиг өндөр хөгжүүлэх тул аяллаа үед бэлтгэл шаардлагатай. Аялал жуулчдын хөгжил их бага газрын чулуу зэрэг байгалийн газруудад эргэн тойронд аялал нэмэгдэж нутгийн соёл урлаг, уртын дуу, морин хуурыг үзүүлэх боломжтой маршрут нэмэгдэж байгаа. Инфраструктурууд сайжрвал жуулчдын сонирхол дахиад нэмэгдэх байх. Тарахад Дундгов аймаг нь уул, чулуу, хадны зураг, агуй гэх мэт маш үзэсгэлэнтэй газрууд олон бөгөөд алдартнуудын хувьд дуу, уртын дуу гэх сайхан Монголынхаа уран бүтээлийг олон таниулсан олон алдартантай газар юм а.
салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломжтой. Малын тоо толгой 3.6 сая толгой. Улсын дунджаар мал малдаг нэг өрхөд ноогдох малын тоогоор эхний байруудад ордог.